7 сарын 26 подкаст оруулъя. Эцэг эсэв бол хэврээл таамаг. Ер нь бол эндээс ингэж болохоор байгаа. Гэхдээ эндээс бол орохгүй зүгээр. Голден дээр яг энэ хөдөлгөөн орж ирсэн. Эндээс fallback ороод ингээд эндээс ингэж хөдлөө дээшээ явахаар байвал эндээс жижигхэн баа хийж болно. Эсвэл нэг мэс ингээд томор сэл. За энэ алтны энэ сүүлийн нөсөлтийг барихад маш хэцүү учраас мөнгөөр бол ингэж байж болох байсан. Нэг 2 3 4 дэх ингээд юм болсон гэсэн. За энийг бол барихад бол маш хэцүү. Pullback-аас эндээс нь орлоо гэдэг stop loss нурж ингээд 0.6 ингээд орох юм бол risk-ийг нутахгүй болчих. Тэгэд энэ арилжааг мөнгөний арилжааг ингэж барьсан. Энэ оройг энд ингэж сэтлээд stop эндээс ороод stop loss энд ингээд типийг эндээс авч байгаа. Алт мөнгө хоёрын хөдөлгөөнүүд нэг чиглэл рүү орсон. Доллар. Эс нэг юм том хөдөлгөөнтэй. Тэгээд сүүлийн хөдөлгөөнийг барих. Энэ хөдөлгөөн баг орж ирэхээргүй л харагдаж байна. Энэ барыг ингэж ороод ирчих магадгүй. Тэгэхээр нэг бол нэг үсэн том ингэж орно. Эндээс бас нэг ингээ байдж болно. Орой хугацаанд. За энийг бол эндээс бай харахад бол бас risk entry-гээр л орохоргүй бол орохгүй л. 166 гэж оруулаа. Risk entry-ний энэ хавцаас оруулаа. PANUSD эндээс нэг сэл харж байсан гэсэн чинь төгсөл тааж бүрдэгвэ энэ жижиг цагийн импульс явсараа байгаад энэ орой идсэн одоо л юм жижиг цаг ингээд ороод ирсэн. Ингүүл нэлийн томороо нэг сэлт бол том цагаар бол сэлтэй байгаа. За адилхан иенүүд дээр
бол нөхцөл бүрцэн. Долларын энэ дээр жижиг цагаар 4 цагийн жижиг арилжаанд орж болохоор нөхцөл бүрцэнүүд доошоо явж иж болно. Энийг 30 минут харахаар арай болов. Ингүүл орж болно. Энд дээр бол risk entry хийхгүй. Йенүүдээр явуул эднэр дээр бол байхгүй болж байна. Швейцар йен дээр нэг арилжаад орсон 5 дахад. Stop loss юм. Монголд бол яг энэ йенээр Швейцар йенээр барил гоё 1 2 ороод ирсэн. Тэгэд энэ pullback иймэрхүү орж ирээд энд яг гоё сэтэлсэн. Яг 4 цагаараа сэтэрсэн. 4 цагаараа ийм хөдөлгөөн орж ирсэн. Эндээс ингэж орж ирээд энэ ловыг энд сэтэлсэн. Тэгээд энэ хөдөлгөөн нь өөрөө яг эндээс ийм дээшээ нэг орж ирдэг ийм паттерн маягийн хөдөлгөөн үүсгэж гисэн учраас энийг бол тэс унчих болов гэсэн бодолтой байна. Ауди. Зөвхөн ауди дээр хоёр цаас ингээд орчихсон зүйл. Энэ орж ирсэн. Евро ауди дээр сэлдэх нөхцөл бүрдчихжээ. Жижиг цаг 4 цаг. Цэл 15-аараа нэг харжээ. Фаунд аудио бол эсэргээрээ өсөлттэй баг. Хүлээж илээ. Доллар кад дээр бол ингэж арилжаанд орж болох байсан. Эндээс ишээ стрейт pullback-аас эндээс ороод хаш ингэж нэг доош өсөлтлээд яг энэ үед бол break-even-ээр ингэж арилжаанаас гарч болно. Эсвэл энэ хоёр эндээс бүр эрсэлгүй гэх юм бол шууд энэ дээр break-even хийгээд орой дээр ирээд эндээс pullback ингээд энийг сэтэлэх юм бол хааш ер нь бол өсөхгүй гэдэг магадлал өндөр болчихно гэсэн үг. Энэ дээр бол ингээд арилж байхгүй гэсэн үг. За гэхдээ энэ яг энэ сүүлийн энэ цагийн энэ 4 цагийн энэ импульс одоохондоо бол ханш бол дээшээ байгаа. Ямар гэх юм бол эндээс доош орж стрээд pullback эндээс доош гэж орж байна. Тэр болтол одоохонд бол ханшаа өрүүлж дээшээ гаргана гэсэн.
NZD cut. NZD cut дээр нэг сонирхолтой юм алгаа. Euro cut. Euro cut-ийг эндээс нэг над ороод ирэх юм болов уу гэж бодсон ч. Орж ирсэнгүү. Ингээл чухлаа эндээс ингээ өсөөд эндээс л дараагийнхын эндээс л орё доо. Дараагийнхтай эндээс нь л хүлээ да. Pound cut бол бүр за эндээс тийш сэтэрчээ. Pound арай хүчрхэг болохоор pound cut дээр бол арилж байхгүй. Доллар Швейцар энэ дээр нэг сэлдэж болно. Нэг 2 ороод ирсэн. Одоо pullback эндээс доош. За энэ нэг цаг. Нэг цаг дээр. За энэ сүүлийн энэ уналт бол хансан харагдаж байна. Нэр double top хийсэн байна. Эндээс яа ингээд бараг сэтрэд орж ирэх. Тийм ээ эндээс бол энэ ороод ирчих юм тэгэхээр л. Импульс ингээд тийшээ гараад иж болохоор харагдаж байна. За энэс одоо хүлээлттэй л байна. Швейцар бай евро NZD эндээс ингээд 2 хүчтэй ороод ирсэн. 1 2 ингээд pullback эндээс орё гэсэн чинь нөхцөл бүртэйг. Эндээс орж болохоор эндээс трейнинг гэж яваад ингэж орныг орж болно. Эсвэл эндээс нь шууд сэтрэнгуут нь ингээд шууд сэтрэнгуут нь шууд ингэж орж болдог. Гэхдээ энэ дээр яасан бэ гэхээр 4 цагаар нь орно гэсэн 4 цагийн тренд дээр. Энэ ловоос сэтэлж ерөөсө бодогоор хаагдчих чадаагүй. Тэгэхээр энэ бол 4 цагийн бол ингээд үзчихт болдог. Нэг цагаар бол ингээд сэтэлж хаагдсан. Тэндээс л ийм л орж ирсэн. За. Дэшил орчих. Pound NZD. Pound өөр өчрөх байгаа болохоор Pound-тай хослолт бүгд өсөлттэй байгаа. Тэгээ NZD-г одоо нэг хэсэгтэй ажиллахаа л байна. Евро надад орж ирсэн. Евро фонд. Дийлгийн үндсэн импульс нь бол ингэж орж ирсэн. Хамгийн сүүлийн за одоо эндээс боломжит хэд хэдэн хөдөлгөөн байна. 4 цагийн
сүүлийн орж ирсэн моментум бол 1 2 ийм орж ирсэн байна. 4 цагаар бол эндээс доошо. Тэгэхээр ингэж орж ирэх юм бол дээлгийн энэних байж болохоор л дээлгийн импульс жижигрээ явууллаа. Илүү хайтайгаар харагдахаар л нэг хатгалч доллар Сингапур. Тэс бол нэг хэсэгтээ ингээл явахаар харагдаж байна да. Энэ өрөөг эслээл тэгэл доллар өсөлт гэсэн. Эндээс бол орохгүй. Биткойн дээр гоё хөдлөн байхгүй байгаа. Сүүлийн энэ өрөө энэ лоуос л чадаагүй. Энэ weekly-ийн лоу дээр болохоор нэлээ хөдлөн 4 цагийг харах юм бол эндээс нэг сэтгэл яг ингээд орж болно. Гэхдээ би бол эндээс бол орохгүй. Тэр юм адилхан. Газрын тоц. Хүчтэй үнэлцтэй байгаа. Шилжээнд орчхоор нөхцөл бүрдэхгүй байгаа. Одоо хамгийн боломжтой үнэлт гэвэл энэ л. Газ бас ялгаагүй. Арилжаанд орчхоор нөхцөл байхгүй. Эндээс сүүлийн импульс гэсэн одоо эндээс бол баялаа. За ингээд дуусах.